довтлогоо амжилтгүй баяр зүг самбараас бөмбөг авсан. Инх мандаа явж ороод ой довтлогоо байна. Инх мандагийн 2 оноо. Бичингийн довтлогоо инх мандаа Идэрмөнхийн аслын зай шидэд амжилтгүй. Эрхэн баяр нэмээд довтлцсон. Эрхэн баяр самбараас аваад нэмээд довтлцсон. Уусан баяргүй самбараас үс жаргал орж ирээ цацсан довтлоо амжилтгүй. Ган тулах самбараас удааны арцгууд инх мандаа Идэрмөнх Дашагийн аслын зай шидэд амжилттай. Дашагийн үр дүнтэй тоглолтууд байна да. Самбраас бөмбөг авч байна. Аслын зайнаас шидэж байна. Ган тулгын гоё дамжуултаар төгсөж жаргалын 2 оноо. Цацсан цацалт амжилтгүй довтлооны самбараа өөрөө цаваад нэмж довтлсон бөмбөгийг нэм довтлоо да бас алдчихлаа да. Инх мандаа алгаад орсон гоё дамжуул Чимбатаас Дашаа руу жүгсэн дамжуул Дашагийн дүнгийн зай шидэж. Мэй самбраас Инх мандаа хурдан довтлоонд Чимбат цацаад 2 оноо авч ирсэн. Амар санаа самбраас бөмбөг авсан. Баярхүү талбан төвд унаад өгсөн. Баярхүүгийн хөл жоох эвгүй очих шиг боллоо. Мөнх тулг ган тулгыг дуудаад ган тулг доошо шинээд өгсөн. Шинэгийн дүндийн зай шидэд амжилттай нэмээд алдаатай. Батрын алсын зай шидэд амжилтгүй. Буцаад Болдбаатар самбраас авсан. Төгсөж жаргалын алсын зай шидэд амжилттай. Энэ удаад 2 төгсөж жаргал сая хийдэг юм алдаад байна да. Чимбат орж ирээд 3 онооны шидэд амжилттай. Удааны арцуудын довтлоо төгсөж жаргалын алсын зай шидэд амжилттай. Инх мандаа заслаад удаад Идэрмөнхийн алсын зай шидэд амжилттай. Идэрмөнх хариугийн барилаа да. Авсан бөмбөг оноо олгомоор байна да удааных нь. Инх мандагийн бөмбөг хамгаалж хүрээд нүүрний шугамар бөмбөг гарцсан. Удааны арцууд довтлогоонд ган тулга алхаж ороод амархан довтлогоо алдсан юм аа. Баадаг удасцсан. Удааны арцууд довтлогоонд шинэ яваад орсон. Шинэ гоё эргээ довтлогоо амжилттай. Нэмээд торгуулийн 65 6 онооны зэрэгтэй. Ичний дэргэлтэй. Чимбатын аслын зай шидэд амжилттай. Энэ тоглолтод Чимбат дөрөвдгөө унгааж инх мандагийн алсын зай шидэд амжилтгүй. Эрхэн баяр аваад нэмж довтлсон бол мөн амжилтгүй. Удааны арцууд урдан довтлогоон Болдбаатарын 2 оноо. Аслын зайнаас төгсөж жаргал унгаасан. Ган хүрэл дээр баяргүй алдаа гаргацсан. Инх мандаа Чимбат нэг дөгч хуураад алхаж орж ирээ цацсан бөмбөг амжилттай. Багийн 73 тоноо Идэрмөнхийн хэрэгтэй хамгаалт байна да. Инх мандагийн довтлогоо амжилттай. Багийн 75 тоноог авч ирж онооны зэрүүд 10 болж холдож байна. Ган тулгын гоё алхаж орж ирээд амархан зүйлээ хийдгүн да. Шинэ бөмбөг авч самбраас 2 хамгаалагч нь хойно үлдсэндээ довтлоо удааны арцгууд хурдан довтлоор 2 оноо. Багийн шинээрээ дамжуулсан Дашаа тасцсан. Буцаад баяргүй тасцсан. Баярхүүгийн довтлоонд дөр Идэрмөнх алдаа гаргаад таслагдсан. Баярхүү хурдан довтлоонд ган тулгын довтлоо амжилттай. 2 онооны зөрүүтэй болсон. Юурдгооч байна. Тоглолтын цаг дуусахад минут 57 секунд. Дашагийн 2 шидэд амжилттай. Чимбат Инх мандагийн дундын доороос авсан 2 оноо. Багийн 79 оноо 6 болгоод онооны минутын амралтын хугацаа дууссан. Ичимбаг хурдан довтлоо, Гичингийн хурдан довтлоо, бүтэн талбай хамгаалт. Бүтэн талбай хамгаалтаас амжилттай гараад ирэх юм бол хойно хүн суулчих гэдэг. Болдбаатар 2 жишээлбэл мөн амжилтгүй Дашаа самбраас
4-4 үеийн төгсгөл Дашаа Самбурта бат байна да. Их манд 3 довтлогоор 2 оноо. За их тоглолтын 4-4 үе дуусч 83 73 73 харьцаатай Хилчин баг